Дерек Принц. Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн. 41-р бүлэг. Үхлээр салах тавилан. Энэ бүлгээр бид Библи үхэгсдийн амьдлын талаар юу заадгийг дэлгэрэнгүй сурна. Юуны түрүүнд бид хүн амьлуулагдахтаа сүнс дотор юм уу, сэтгэл дотроо бус, харин бие дотроо амьлуулагдана гэдгийг ян там болгох хэрэгтэй. Товчхондоо Библи амьдлын талаар ярихдаа биеийн амьдлын талаар ярьдаг гэсэн үг. Энэ юу гэсэн үг болохыг ойлгохын тулд Библиэд илчилсэн хүний бүрэн мөн чанарт зайлшгүй дүн шинжилгээ хийх шаардлагатай. Хүний гурвалсан бүтэц. Паул Тесалоникийн итгэгч нарын төлөө ингэж залбирчээ. Амар амгалангийн бурхан өөрөө та нарыг бүрэн ариусгах тугай. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээр бидний эзэн Есүс Христийг ирэхэд гим зэмгүй хിവэр байх болтугай. 1-р Тесалоник 5:23. Паул эхний хэсэгтээ бүрэн ариусгах тугай гэжээ. Энэ нь Паул залбирч байгаа Христэд итгэдэг хүн бүрийнхээ бүрэн мөн чанарт буюу хувь чанарт санаа тавьж өгнө илтгэж байна. Ишлэлийнхээ 2-р хагаст Паул хүний мөн чанарыг буюу хувь чанарыг бүрдүүлэгч 3 бүтцийг жигсаажээ. Сүнс, сэтгэл, бие. Түүнчлэн Еврей ном дээр учир нь Бурхны үг амьд бөгөөд идэвхтэй. Хоёр талдаа эртээ ямар ч илдээс хурц бөгөөд сэтгэл хийгээд сүнсийг, үе мөч хийгээд нугас чүмгийг салтал нэвтрэн ордог агаад зүрхний бодол хийгээд санааг шүүх чадвартай гэдэг. Еврей 4:12. Энэ ишлэл нь дээрхтэй ижлэр хүний бүрэн хувь чанарын сүнс, сэтгэл, бие гэсэн гурвалсан хуваагдлыг харуулжээ. Энэ жишээнд биеийг үе мөч чүмэг гэсэн эд эрхтнээр төлөөлүүлэн дурдсан байна. Хүний бүрэн хувь чанарын бүтэц бүрэлдэхүүнийг илүү дэлгэрэнгүй ойлгохын тулд бүгдээрээ Библийн эхэнд гардаг хүн бүтээгдсэн түүхийг сөгцгөөе. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг буй болгоё гэжээ. Эхлэл 1:26. Энэ ишлэлд бүтээл болсон хүн, бүтээгч Бурхан хоёрын харилцааг дүр төрх, адилхан гэсэн хоёр үгээр илэрхийлсэн байна. Энд дүр төрх хэмээн орчуулсан байгаа еврей үгийг хуучин гэрээний олон хэсэгтэр сүүдэр хэмээн орчуулсан байдаг. Өнөөдөр еврейчүүд хүний зураг дарах гэж ярихдаа тус үгийн үндсийг хэрэглэдэг. Энэхүү үгийн бусад хэлбэрийг авч үзвэл тус үгийг хүнийг бүтээх үйл явц дээр хэрэглэхдээ чухам гадаад дүр төрхийнхэн талаар ярьсныг мэдэж болно. Нөгөө төгөр хүний гадаад дүр төрхийн талаар ярихдаа хүнээс дорд бүтээл болох амьтанд байхгүй гагцхүй хүн бурхан хоёрын дунд орших адил төстэй байдлын талаар ярьжээ. Түүнчлэн бурхан хүн хоёр зөвхөн гадаад дүр төрхөөрөө төдийгүй мөн уг чанараараа адил болохыг адилхан гэдэг удаах еврей үгээр мэдэж болно. Бурхан хүн хоёрын мөн чанарын адил төстэй нэг чухал тал нь хүний бүрэн хувь чанарын гурвалсан бүтэц болох сүнс, сэтгэл, биеийн илчлэлд оршдог. Тэгэхээр хүн сүнс, сэтгэл, бие гэсэн үндсэн 3 бүтэцтэй ажээ. Тэгвэл яг үүнтэй адил Библи Бурханыг ч бас гурвалсан чанартай болохыг илчилдэг. Өөрөөр хэлбэл тэрээр цорын ганц жинхэнэ Бурхан мөн боловч энэ ганц Бурхан дотроос бид Аав, Хүү, Ариун Сүнс гэсэн онцгой 3 хувь дүрийг ялгаж хардаг. Тэгэхээр хүн бүрэн хувь чанараараа Бурханы бүрэн мөн чанартай адил төстэй болохыг Библи танилцуулжээ. Товчхондоо Бурхан хүн хоёрын төстэй чанарыг Библи нь гурвалсан Бурхантай адил бүтээгдсэн гурвалсан бүтэцтэй хүнийг илчилдэг хэмээн бадж хэлж болох нь. Хүн анх хэрхэн бүтээгдсэн талаар Эхлэл ном уран нарийн өгүүлдэг. Тэгэхэд эзэн Бурхан газрын широоноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд биед сэтгэл болжээ. Эхлэл 2:7. Энд хүний бүрэн хувь чанар нь тис өөр хоёр тустай их усврээс ихтэй болохыг бид харж байна. Хүний материаллык хэсэг болох бие нь газрын шорооноос хэлбэршүүлэгдсэн бол хүний үл харагдах материаллык бус хэсэг нь төгс хүчит Бурханы амьсгалаас ихтэй ажээ. Энэ үл үзэгдэх материаллык бус хэсгийг сэтгэл гэнэ. Гэхдээ үүнийг бичээсийн бусад хэсэгдэр сүнс, сэтгэлийн нэгдэл хэмээн илүү бүрэн тодорхойлсон байдгийг өмнө хэлсэн билээ. Библи сүнс, сэтгэлийг нэг зүйл бус харин хүний материаллык бус хэсгийг бүрдүүлэгч 2 онцгой бүтэц хэмээн тодорхойлдог. Энэ нь манай судлалаас хадуурсан сэдэв болох тул ямар ч тач хүний сүнс, сэтгэл нь нэг л ижил зүйл биш гэдгийг маш тодорхой зааглаж өгмөр байна. Энэхүү судлалаараа бид хүний бүрэн хувь чанар нь 2 өөр ихээс үүсвэртэй болохыг л мэдээд авчихад хангалттай буюу. 1. Хүний биет материаллык хэсэг, бие нь доороос буюу газраас гаралтай. 2. Хүний үл үзэгдэх материаллык бус хэсэг, сүнс, сэтгэл нь дээрээс буюу Бурханаас өөрөөс нь ихтэй юм.
Хүнийг өөхөх үед үл үзэгдэх материалыг бос бүтэц, сүнс сэтгэл нь газрын саваас чөлөөлөгдөнө. Дараа нь оршуулах үйл явцсаар дамжин хүний материаллык хэсэг бие нь анх гарч ирсэн газар шороондоо эргэн нэгдэж, задралаар анхныхаа бүтэц рүү эргэж ордог. Тэр бүхэл оршуулахгүй байсан ч үгсэн хүний бие явандаа эсэлтэн задарсаар эцэстээ мөн л анхдагч материаллык бүтэцтэй ордог. Тэгээд амьдлын үеэр хүний бие яг л энэ материаллык бүтцээсээ босгогдох болно. Хүний сүнс биеэсээ салсан нь. Үхлийн дараа хүний материаллык бос хэсэг болох сүнс сэтгэл нь биетэйгээ адил оршуулгадж задарна гэсэн үг Библиэд байхгүй. Харин ч эсрэгээр үхсэн хүний сүнслэг бүтцийг биеийнхээс нь тис өөр хувь тавилан хүлээж байдгийг гэрчилсэн үг Библийн олон хэсэгт бий. Тухайлбал номлогчийн үгс ном байна. Энэхүү номын сургаал номлолыг эргэцүүлэхдээ зохиолч Соломон номдоо гаргаж тавьсан бүх асуулт дүгнэлтээ нарийн чанд хэл хязгаар дотор хомж бичсэнийг мэдэх хэрэгтэй. Үүнийг ч номлогчийн үгс номын турш ахин дахин давтагдах нэгэн хэллэг харуулдаг. Жишээлбэл номлогчийн үгс 1:3 дээр Соломон наран дор зүтгэх хүмүүний хамаг зүтгэл өөрт нь ямар ашигтай юм хэмээн асуужээ. Энэхүү асуулт нь номлогчийн үгсээр янз бүрийн хувилбараар хідэнтэй давтагдсан байдаг. Тухайлбал наран дор хэмээх үг нь нийт 29 удаа гардаг. Тэгэхээр Соломон наран дор хэмээх энэ үгийн хүрээнд л бүх асуулт дүгнэлтээ гаргасан байна. Үндсэндээ Соломоны ном нь тэр чигээрээ гагцхүү наран дорх амьдралд буюу цаг зуурын материаллык цаг хугацааны хүрээнд бөгөөд энэ дэлхийн тогтолцоонд харьяалагдах юмсийн талаар л өгүүлжээ. Энэ тодорхой хэл хязгаарыг Паулийн үг бидэнд илүү дөхөн болгох үе заа. Бид үзэгдэх юмсыг бус, харин үл үзэгдэх юмсыг хардаг. Учир нь үзэгдэх юмс бол цаг зуурынх, харин үл үзэгдэх юмс мөнх хүлээ. 2-р Коринт 4:18. Паулийн харагдах буюу төр зүрийн юмс, үл харагдах буюу мөнхийн юмс гэсэн хоёр ангиллыг тодорхой зааглаж өгчээ. Хэрэв бид энэ хоёр ангиллыг номлогчийн үгстэй харьцуулбал тус намд гарах бүх материаллык юмс нь нүдэнд харагдах зуурдын юмс гэсэн ангиллалд багтахыг ойлгоно. Соломон номынхон сэдвийг зуурдын талбараас давуулан мөнхийн талбар руу халиагаагүй юм. Тэрбээр мөнхийн талбарын босхонд тулмагцаа зогсоод буцаад зуурдын юмсынхан аль нэг шинэ үнцэг рүү эргэсэн. Үүнийг нь наран дор гэдэг үгийн давтамж нь батлах шиг. Энэхүү ном нь үл үзэгдэх мөнхийн талбар руу нэг ч хазаалгүй. Гагцхүү нарны нөлөөнд орох юмсыг л хүндсэн билээ. Гэхдээ энэ үл үзэгдэх мөнхийн ертөнцийн сэдвийг Библийн бараг бүх номын зохиогч нар зүйл бүрээр дурдсан байдаг бөгөөд тэдний дунд энэ талаар өөр номдоо өгүүлсэн Соломон ч орно. Тэгэхээр хэрэв бид номлогчийн үгс нь гагцхүү энэ дэлхийн юмсийн талаар өгүүлсэн ном болохыг ухаарвал тухайн номын сургаал сургамжийг үнэлэн ойлгож уг номын дүгнэлтээс олж Библийн бусад номын сургаал номлолтой мөргөлдөхөөс сэргийлнэ. За үүнийг санангаа одоо бүгдээрээ хүнийг өөхөх үед бий болоод сүнсийг нь чухам ямар тавилан угтдаг талаар өгүүлсэн номлогчийн үгс номын нэгэн хэсгийг үзье. Хүн гэгч өөрөөсөө адгуус юм гэдгээ таних үцээр тэднийг бурхан туршаасаа гэж хүмүүний хөвгүүдийн талаар би өөртөө хэлв. Учир нь хүний хувь тавилан адгуусны хувь тавилантай адил, нэг нь үгтгэхийн адил, нөгөөх нь ч бас үхэх аж. Үнэн дээр аль аль нь л ижилхэн ам амьсгаатай. Хүнд адгууснаас дээрдэд байх юм алга. Иймээс бүгд хоосон. Бүгд нэг л газар руу явцгаана. Бүгд л шорооноос тул бүгд шороондоо буцна. Хүний ам амьсгаа дээш гарч, адгуусны ам амьсгаа газар руу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? Номлогчийн үгс 3:18-21. Соломон номынхон бүрэн сэдвтэ зохицолдуулан хүний материаллык хэсэг болох биеийг л юунаас илүү цохон тэмдэглэжээ. Энэ утгаараа үгсний дараа хүн адгуус нь ямар ч ялгаагүй болохыг хэлсэн буюу. Үхлээр хүний бие нь адгуус амьтдын нэгэн адил үүсч гарсан газар шороонд орж, тэндээ өөр өөрийнхөө бүтцээр задарна. Гэхдээ Соломон нэг зүйлийг маш тодорхой хэлжээ. Юу гэхээр үхлийн дараа хүн мал хоёрын гагцхүү бие нь л ижил тавилангаар дайрах бөгөөд харин хүний материаллык бос хэсэг болох сүнс нь мал адгуусынхаас тис өөр хувь тавилантай ажээ. Хүний ам амьсгаа дээш гарч, адгуусны ам амьсгаа газар руу уруудахыг хэн мэдэж байгаа юм бэ? Номлогчийн үгс 3:21. Соломон хэн мэдлээ гэж асуужээ. Яг л хүн адгуусын хооронд ялгаа буйг бид мэдэгч. Энэ маань бидний сэдвээс сонсон хэрэг болно. Тиймд бүгдээрээ үүнийг ухаж түнхэд байлгүй цохос дурдаад л өнгөрье гэж хэлсэнтэй л адил буюу. Хүний бие үхэхэд сүнс нь хэрэгтэх талаар хэлсэн Соломоны үгээс бид юу ойлгох ёстой вэ? Соломон хүний хөвгүүдийн сүнс дээш оддог хэмэв. Нэгдүгээрт энэ нь хүний бие доороос буюу шорооноос гарсан ч хүний сүнс нь дээрээс буюу бурхнаас ирсэн. Эхлэл 2:7 гэдэг хүний бүтээлийн үйл явдалтай яв цав таарч байна.
Учир нь үхлээр хүний сүнс биеэсээ одож дахин дээш буюу бурхан руу явдаг ажээ. Тэгээд тоос нь урд байсан газар шороондоо буцаж амиамсгай нь үүнийг өгсөн бурхандаа буцах ажээ. Номлогчийн үгс 12:7. Энэхүү хүнийг өөхөх үед сүнс нь хэрэгтэх талаар хэлсэн Соломоны товч хэрн тодорхой сургаал нь бичээсийн өөр олон хэсэг дээрх үнэнтэй яг таардаг. Үхлээр хүний бие шороондоо шингэвч сүнс нь бурхан руугаа дээш явдаг ажээ. Үхлээр хүний сүнс биеэсээ гарч бүтээгч бурханыхаа өмнө аваачигдахад юу болдог вэ? Энэ талаар бичээс нарийн илчлээгүй боловч хоёр тодорхой зарчим тогтоох боломжоор хангасан байдаг. Нэгдүгээрт хүний сүнс бурханы өмнө аваачигдах энэ явдал нь амьдлын дараал өрнөх эдсийн шүүх биш юм. Хоёрдугаарт бурханлаг бус муу ёрын хүмүүсийн сүнс нь бурханы оршихуйд мөнхөд байхгүй. Тиймээс талигаач болсон хүн болгоны сүнс үгсэн цагаас авахлан амьлуулагдаж эдсийн шүүхэр орох хүртлээр хаана ямар газар эзлэх ёстойг заасан Тэнгэрийн тогтоолыг сонсохын тулд бурханы өмнө очдог гэж дүгнж болох. Ингээд сүнс бүр зохих газраа эзэлж биеэр амьлахаар дуудагдах хүртлээр тэндэ байж байдаг байна. Зөвхт үнэн ёрын муугийн тусгаарлал. Үхлээс амьлал хүртэлх хугацаанд талигаачдын сүнс ямар нөхцөлд байх вэ? Бурхан энэ тухай Библиэд илчлэхгүй байхаар шийдсэн нь олон хүнийг баахан зовноход хүргэх нь лавтай. Гэхдээ энэ талаар хэлсэн маш тодорхой хоёр баримт бий. Нэгд үхлийн дараа зөвхт болоод ёрын муу хүмүүсийн сүнснүүд бие биеэсээ нэг бүр мөсөн тусгаарлагдана. Хоёрд зөвхт нас барагчдын сүнснүүдийн нөхцөл нь Христийн үхэл амьлалаас өмнө нэг өөр байсан бол одоо нэг өөр болжээ. Энэ хоёр баттай баримтаас гадна Библи үе энэ дэлхий дараагийн амьдрал хоёрыг заагалсан хөшгийг хальцсах хүч айсуу цагийн үйл явдлыг зэрвс харуулдаг үлээ. Тухайлбал Библи Вавилоны дарангуулагч хааныг бурхан хэрхэн шүүхийг хэлсэн бэ? Доор үхэгсдийн орон чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зариулан үхэгсдийн сүнснүүдийг газрын бүхэл дээдсийг сэрэн үндэстнүүдийн бүх хаадыг сентинээс нь босгоно. Тэд бүгд чамд хариулан чи ч бидэн шиг дорой болсон. Чи бидэнтэй адил болсон. Исая 14:9-10. Энэ жишээ нь одсон сүнснүүдийн нөхцөлийг нарийн баримттай илчилж байна. Энд тэр сүнснүүд яг одоо газар дээр өрнж буй хэрэг явдлыг ухаарч мэдэж байгаа гэж хэлээгүй боловч газар дээрх амьдралд нь тохиолдсон үйл явдлуудыг их бага хэмжээгээр эргэн санаж байгааг хэлжээ. Үүнээс гадна үхлийн дараа хүний хувь чанар эвдэрлэгүй. Янзаараа үлдэх бөгөөд хүмүүс бие биеэ таньж хоорондоо харилцаж талигаач хүмүүсийн сүнсний оршдог тухайн газраа ухаан мэдэрч байгаа нь илэрхий байна. Цаашилбал хүний энэ дэлхий дээрх нөхцөл байдал эрх амьдрал дах нөхцөл байдлын хооронд их бага хэмжээний адил төс байдаг байна. Учир нь энэ дэлхий дээр хаад байсан хүмүүс дараагийн амьдралдаа хаадаараа л танигдж байх юм. Тухайлбал Египтийн талигаач болсон хааны сүнс Шиол руу бууж байгаа нэгэн жишээ байна. Изекиэл 32:17-аас 32-ыг үзнэ. Хүний хөө Египтийн олон төвний төлөө гасал түүнийг ба хүчрхэг гүрнүүдийн огтыг нүхэнд орогсодтой хамт доод ертөнцид буулга. Чи үдсгэлэнгээрээ хинээс давуу вэ? Доош явж хоцлуулаагүй хүмүүстэй хамт ороо зас. Изекиэл 32:18-19. Египтийн хааныг түүнээс өмнө нүхэнд орсон нэр алдартай хүмүүсийн сүнснүүд угтжээ. Хүчтнүүдийн дундах хүчтэн нь үхэгсдийн орны дундаас тэр улс ба туслагчдынхын тухай тэд доош явсан, тэд элдэнд алагдсан хоцлуулаагүй хүмүүстэй хамт хөдөлгөөнгүй хэвтэж байна гэж ярина. Изекиэл 32:21. Энэ хэсгийг нарийн судлаад үзвэл Исая номдэр хідэнэ үдсэнтэй ижил шин чанарыг харж болно. Тэнд хүмүүсийн хувь чанар яг л хിവэрэ байна. Хүмүүс бие биеэ таньж байна. Хүмүүс хоорондоо харилцаж байна. Тэд талигаач хүмүүсийн сүнсний оршдог тухайн газраа ухаан мэдэрч байна. Одоо шинэ гэрээгээ дэлгээд хүнийг өөхөх үед сүнс нь хэрэгтэх талаар тэнд юу заасныг дэлгэрүүлж үзье. Хамгийн түрүүнд шинэ гэрээнээс өдөр бүр баяны өргөөний үүдэнд хэвтдэг байсан Лазар хэмээх гуйлагчны түүхийг үзье. Луг 16:19-31. Библи энэ түүхийг зүгээр нэг зохиомол үлгэр гэж хэлээгүй. Үүнийг Христ өөрөө түүний газар дээрх үйлчлэлийн ихэнх үед буюу Христийн үхэл амьлалаас өмнөх хугацаанд өрнөсөн бодит түүхэн үйл явдалтай холбосон байдаг. Христ Лазар баян хүн хоёрын үхлийн дараах үйл явдлыг өгүүлрэн. Ядуу ир үхсэнд Тэнгэрлэгч нар түүнийг авч Авраамийн өвөр дээр тавьжээ. Баян ч үхсэнд түүнийг оршуулв. Тийхүү тэр үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээшлүүлж тэртээ дугаа Авраамыг болон түүний өвөр дэх Лазарыг харав. Тэгээд тэр
Авраам эцгээ намайг өршөөгөөч. Лазарыг нааш нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хөлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцсэн зовж байна гэж хашгирахад Авраам: "Хөө минь, чи амьдралынхаа туршид сайн сайхан зүйлээ хүлээн авахд Лазарч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч чи тэнд зовж байна. Энэ бүхнээс гадна эндээс наамч нь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хинч ирж очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ" гэжээ. Луг 16-гийн 22-оос 26. Тэгэхээр бидний хуучин гэрээнээс гаргасан дүгнэлтийг баталж байгаа зүйл энд олон байна. Хүнийг өөхөх үед би энэ оршуулгаар газартаа буцавч сүнсэн цоошин төлбөр оршиж эхэлдэг. Үхлийн дараах энэ орших үед хувь хүний чанар хിവэрэ байсаар, хүмүүс бие биеэ таньсаар, тухайн нөхцөл байдлаа ухаарч мэдэрсээр байна. Түүнчлэн хүмүүс газар дээрх амьдралаа санаж чадна. Үүнийг баян хүнд хэлсэн Авраамын үгээс харж болно. Хүү минь, санаж байна уу? Эдгээр нь бүгд хуучин гэрээний зураглалтай яг таарч байна. Гэхдээ Лук номын жишээ нь бас нэгэн амин чухал баримтыг нэмж илчилдэг. Юу гэхээр үхлийн дараа зөвхт хүмүүсийн сүнс нь Ёримо хүмүүсийн сүнснээс нэлээд өөр байх нь байна. Баян хүн Лазар 2, еврейгээр Шиол, харин грекээр Хайдас гэдэг газар орсон ч тэднийг тэнгэр газар шиг ондоо ховь тавилан өгдөжээ. Баяны сүнс тарчлааны газар орсон бол Лазарын сүнс амралтыг олж тайтгарах газар оржээ. Энэ хоёрыг хаа ханаас нь гатлах аргагүй ангал тусгаарлаж байв. Амралтын газрыг Авраамын өвөр гэх бөгөөд энэ нь нас барсан зөвхт хүмүүсийн сүнсэнд зориулагдсан тайтгарлын газар ажээ. Энэ нь энэ дэлхийн амьдралда итгэдэг хүмүүсийн аав нэрээрээ алдаршсан Авраамын итгэл, дуулууртай чанарын мөрөөр мөшгөн дагаж амьдарсан хүмүүсийн сүнсэнд товлогдсон газар юм. Та Дерек Принсийн Христэд итгэх итгэлийн амьдралын суурь үнэн номын 41-р бүлгийг сонслоо.